Тухайн аймгийн Улаастай сумын ерөнхий боловсролын 4-р сургуулийн номын сангаас сургамжит өгүүлбэрүүдийг цувралаар уншиж танилцуулж байгаа. Сурагчдын өвлийн амралтанд зориулаад 10 дугаарыг бэлтгэн хүргэхээр зорьсон. За үүний маань 8 дахь дугаар нь та бүхэнд хүрч байна. Хинэн баян бай сэдвтэй сургамжит өгүүлгийг өнөөдөр уншиж танилцуулна. Та бүхэн сонсоод өөрт төрсэн сэтгэлдлийг комент хэсэгт хуваалцаарай. Хинэн баян бай. Нэгэн баян хүн хүүхдэд дагуулад хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг хомс амьдралыг хүүдэд харуулах гэсэн юмсан чи. Тэгээд үнэхээр нэг ядуу айлынд хоноглоод маргааш нь буцах замдаа эцэг нь хүүгээс ингэж асууж. За тэгээд замд явах таалагдв уу? Гэхэд хөө. Тийм ээ. Маш их таалагдлаа. Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз? Тийм ээ, харлаа. Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав? Хөө. Манайх гэртээ ганцхан л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун километр үргэлжилсэн гол горигтой. Манайх цэцэрлэгтээ чийдэн асаадаг бол тэднийд тэнгэрийн од харагддаг. Манай гэрийн хамгийн том урт тагт цэцэрлэг хүртэл үргэлжилдэг бол тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг. Жаал хөг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц үг дуурч чадсангүй. Төгсгөлд нөгөө ямар ядуу амьдарч байгааг минь харуулсан аваа танд маш их баярлалаа гэж хэлжээ.